Сэтгэлийн шуудан буланд захидлууд үргэлжлэн ирсээр байна. За хэдийгээр бид хайртай дотны хүмүүстэй чин сэтгэлээсээ илэрхийлээрэ гэж хүссэн боловч дандаа эмэгтэйчүүд хайртай ээждээ ирүүлсэн захидал төлөхөө ирж байна. Ингээд дараагийнхаа захидлыг уншиж дугатъя. Ижигээ санаад хаврын тэргүүн сар аль хэдийн гарсан ч зэвэрхэн өдрүүд үргэлжлэнэ. Цаанаа л өр мэдрэгдэгч нэг л тоххой. Өвлийн тэсгэм хүйтнээс хаврын ийм хачин хүйтэн зотроо гэж. Хүүхэд байхад үдээд хэдийн нэмгэн хувцсандаа орсон санагддгийм. Тэгсэн хэрнээ яг Марти 8-нд тэнгэр муухардаг байж илээ. Онцолж тэмдэглэхгүй энгийн нэг өдөр шиг өнгөрүүлдэг байсан ч олон тийм өдрийг санаж байна. Хөөхөдөө мө ээж минь хизээч Марти 8-нд бэлэг авч үзээгүй те. Тэгээд бодохоор өрөвдмөр бас хайрламар. Хүнийг ухаантай гэтг заримдаа итгэхэд бэрх шүү. Анхны үрээ үлгэдэж авахдаа ээжигээ санахын дээдээр санаж билээ. Эхийн хайр, эхийн сэтгэл, эхийн тэсвэр төвчээрийг зах цухаас нь л мэдэрснийх тэр байх. Түүнээс өмнө мэдэрсэн үү? Мэдэрсэн. Хайрлсан уу? Хайрлсан. Тэгтэл болоогүй байдг юм билээ. Өнөөдөр ээж болоод их хүний жаргал зовлон тэнцүүлж явахдаа ээжигээ их бодноо, санана, үгийлнэ. Эдэр 9 хүйтэнд төрсөн болоод ч тэрөө өвлийн хүйтэнд байхгүй, олдохгүй зовлон дүүрэн онжилүүдэд биднийг яаж өсгсөн бол тоо гэж бодох. Отхон дүүг төрхийг би мэддгийм. Арай сургуульд ороогүй байсан ч бас л 1 сард. Хамгийн том ихч 2 дүү бид 4 1 сард төрсөн юм. Ээжийг төрөөд эмнэлгээс гартал дүү бид 2 сумын төвд эмээгэнд нилээд томсон санагддаг. Ах эгч нар сургуулийн дотор байранд хаяа эмээгэнд ирнэ. Нэг орой харахгүй болох гэж байхад эмнэлгийн машин эмээгийнхээс дүү бид 2-ыг эмнэлгээс ээжийг дүүтэй аваад гэрт хүргэж үлээ. Гэртээ ирэхэд гэр дулаахан аав тогоо дүүрэн адууны мах чанаж байсан нь санаанаас юр гардаг. Харин маргааш өглөө нь аав өхрөө саах гэж гараад хоосон хувинтай орж ирснээр ээж үнээгээ сааж дүү бид 2-т сүүх өөрүүлж өгөөд гэрээ сансныг хэлэхүү сайхан байж лээ. Харин ээж болоод одоо ботход үнэхээр гол зурдаг та. Тэр өвлийн хүйтэнд дөнгөж төрсөн ээж минь яаж үнэний дэлэн шовдорч байсан бол тоо. Өдөр дэлгүүр ортол 2 хөөхөн охин ээждээ бэлэг авч байгаа бололтой аргагүй штэ. Ээжтэй хүн ээжигээ баярлуулдаг баяр юм чин. Ээжд нь 2 охиных нь хувцас томддог болсон гинэ. Их гой ганган байвал хадгалаад өмсдгүй л гин. Чи өмсөөд үз, үгүй та өмсөөд үзгээд хөөх юм аа. Энгийн ярилцахын сонсохдоо сайхан. Бүр ярианд нь оролцмоор санагдаад танаа ээж хэдтэй вэ гэд асуучихсан. 60 хүрч байгаа л гэв. Өө, залуухан юм байна гэсэн чинь бүр гайхаж байна. Бид тэгж боддог. Гэтэл хүний сэтгэл наснаасаа дандаа залуу байдаг юм билээ. Ирж яваа цагт ээжүүдийн баяр болтго нь сайхан шүү. Өнөөдөр гадаа зэвэрхэн хүйтэнч сэтгэл минь дулаахан байна. Инээгээд очих ээж минь үгийч эрхлүүлж налхах үрсмэн байна. Амьдрал баяндаа баян. Амжиж ижигээ баярлуулаарай. Тэвэр дүүрэн цэцэггүйч тэврээд заавал өмсүүлээрэ.
дутуугийн зовлон игч дуртай амттанг нь авч өгөөрэй. Зурагчин гэх биштэй зураг заавал даруулаарай. Дурсамжил үлддэг хорвоо юм шүү. Хөгжингэр радиогийн сэтгэлийн шуудан буланд загтал илгээсэн Нямын энх хэлэг танд баярлалаа.